Сайн байцгаана уу зөвхөдрийн мэд. Дүүнбэр игрэхэ шинэ ангаар уулзаж байгаад баяртай байна. Сугаа дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив явлаарай. За ингээд энэ анги руугаа орцгоё. Линдэл цайз Альтер 16 настайдаа Линдлийн их вангийн золтойгоо хамт энэ нутаг дэвсгэрийг өвлөж авсан. Ариун нэгэн болох Лушиус Жорнетигийн загтлыг авчирлаа. Ариун нэгнээс ирсэн загтал гэж юу? Намайг дагаад яв. Ийшээ ирэх мэ? Миний тамхтай загтал Линдэл цайзын эзэн дөгөөрэй. Тэр та хоёрт тусалж чадах байх. Тийм болохоор бид энд ирсэн. Гэхдээ гүнж үнэхээр бидэнд луугийн дайралтанд туслах болов уу? Заримдаа мартчихдаг юм. Түүнийг язгууртан гэдгийг. Гүнжийг чи мэдхүү? Мэдэгч гэжтэй хүүхэд байхад хааны ёслолын үеэр л холоос харж байсан. Цурхлаар бол түүний асар их авьяас дэмээ өргөдөж байгаа гэдэг. Тиймээс туслана гэж бодохгүй л байна. Хөөе, юу болоод байна? Уучлаарай. Эднэр бол гүнжийн сэтгэлийг гуйхаар ирсэн болцоог орлогчд. Болцоог орлогчд гэж үү? Би лав гудамжны танхайчуд гэж бодлоо. Гүнж Альтер Жастина Кайн. Гадаад дөрх, авьяас, язгууртны удам. Хүний хүсэх бүхэн түүн заяасан. Аслааны гэрэл доод гэж дуудагддаг. Түүний хүслээр бүх зүйл бүтэж ирсэн. Тэр ах нартайгаа тэмцэхгүйгээр эцгийнхээ дитмийг өвлөж авсан. Би Polaris Albert Kane гэрлийн саман артан болохын тулд дитмийн залгамжлах хэрэгээсээ татгалзаж байна. Линдрийн гүнгийн хэрэгмээс ч мөн. Миний 2 дугаар хөө өвчтэй тул Альтер болон түүний нөхөр хаан ширээг залгамжлана. Хэрвээ хүү минь гүнжтэй гэрлвэл тэр дараагийн хаан болно. Надтай гэрлэхийг хүссэн хүмүүст хэлэх зүйл минь. Би сул дорой ирчүүцтэй ярилцаад суух завгүй. Тэр үгийг дуулмагц тоо тамшгүй язгууртнууд Линдерлүү зутгаж түүний сорилтыг хүлээн авч түүнтэй ярилцах эрх авахыг хүссэн. Гэвч эцэст нь бүгд аимшигтайгаар ялагдсан. Альтерийн элит хамгаалагч Овли Амлет. Гайхаж байна шүү. Би тэднийг зүгээр нэг мангарууд гэж бодсон. Гэтэл нэлээд хүчтэй юм. Тэдний ихэнх нь болзоог орлогчдын хөөсөлсөн төлөөлөгчдөлтөө. Учир нь хэрвээ хэн нэгэн Овлит ганц цохилт хийж чадвал гүнж өвнийг хүч чадлын хүчинтэй нотлохоо гэж тооцдог. Тэгээд л тэдний дунд сангуартан нар хүртэл байгаа юм. Тэд бид хоёр шиг хүчтэй биш хэдийч бас амаргүй өрсөлдөгчд байна. Зүгээр л тэд их газрын 10 хүчрхэг дайчдын нэгтэй тулгарчихсан юм. Удаан уулзсангүй Овли. Өмнөх амьдралдаа түүнтэй илүү хожуу таарсан болохоор ч энэ удаа арай залуу харагдаж байна. Хөөе, та хоёр өөрсдөө хэн гэж бодов? Ойчрлож зогсож байгаа хүмүүсийн төгсгөл тэнд байна. Бид 3 хоног зогслоо. Дараалалд орцгоо. Цэнхэр хувцастай алтдаг шувууны тэмдэг. Тэнгэрийн сүмийн сангуартнууд байна. Гэрлийн сүмийн дараа орох 2 дахь хүчтэй шашны байгууллага. Язгууртны хэн нэгэн түүнд мөнгө өгч өрсөлдүүлэхээр ирүүлсэн бололтой. Бид болзоог орлогчд биш. Биднийг тоох хэрэггүй. Юу гинэ навшоо? Гэрлийн ариун нэгэн Лушиус Жорнетигийн загтлыг хүргэж явна. Зам тавь. Маш яаралтай хэрэг. Энэ загтал хоцорвол чи хариуцлага хүлээх үү? Үгүй яваарай. Гэрлийн ариун нэгэн үү? Тэр чинь одоо болтолтой айралтад байгаа гэж дууссан байж таарна. Ямар хурдан юм бэ? Гүнж тэр дайралтад хөрөнгө оруулсан юм болов уу? Юу ч мэдэхгүй юм уу да. Дайралт дуусгаад нэг тодорхой дарааллаар мэдээлэл хүргэдэг. Хөрөнгө оруулагчид 3-т, хайрлах сүм 2 дугаарт, хамгийн түрүүнд өөрийн хайртай хүндээ мэдэгддэг. Нийслэлд байгаа хүн бүр Лушиус болон түүний үеэл гүнжийн хоорондох зохисгүй харилцааны тухай цуурхлыг сонссон гэдэгт би итгэлтэй байна. Тэр хоёрын дундах хүүхдийг сүмд нууж байгаа гэж сонссон. Тэгээд Жэкоб баха гэрлийн сүм, тэнгэрийн сүм хоёр угаасаа муу харилцаатай. Тиймээс тэд яагаад Лушиусын эрх мэдэлд сөгдөн эгдүүцэж байгааг би ойлгож байна. Гэхдээ яагаад тэд Альтерийг оролцуулах ёстой гэж түүний амьдралын ганц хүн бий шүү дээ. Үеэлтэйгээ холбоотой гинэ. Яасан зоригтой юм бэ? Хөөе, бүгдээрээ найшир. Та нар 3 хоног зодуулах гэж хүлээсэн бололтой.
та нар хүлээх хэрэг алга. Одоо зохицуулаад өгье. Наашир. Хэдэн сар боллоо. Ойр дараал зодтолцсон хүн гараагүй. Уучлаарай. Миний хүндэлдэг хүнийг доромжилсан болохоор тисээгүй юм. Асуудалгүй. Ийм зүйл босонд харамсаж байна. Энэ бол миний хяналт тавих ёстой зүйл байсан. Опли асуудал болох шинж илэрхэд шууд арга хэмжээ авдаг. Гэхдээ тэр Оплиг хөдлөхөөс өмнө бүгдийг нь дийлчихлээ. Гайхалтай юм. Тэдний өмссөн зүйлт нь ч сүмийн харуулах биш. Жирийн элч нар биш нь тодорхой. Миний шилтгэний хөлөмж таалагдж байна уу? Өмнөх амьдралд алтартай би хэдэн жилийн дараа л уулзсан. Миний цаг уусч эхэлсэн нь нээцтэй хамт агууд 1 жил бэлтгэл хийсний дараагаас энэ мөч ингэж хурдан ирнэ гэж бодсонгүй. Таныг хүндэтгэн мэхийг унжээ. Ариун нэгний загтлыг уншлаа. Та хоёрыг сүмийн бааtruуд хэмээн надад санаад болгосон байна. Гэхдээ танаас өөрөөс чинь илүү мэдээлэл сонсох ёстой гэж бичсэн байна. Тэгэхээр хэлдэ та нар надад юу хийж өгч чадах вэ? Надад л тэг санагдаад байгаа юм болов уу? Яагаад тэр баатар намайг ширтээд байна? Зодооныг эхлүүлсэн нь зайпар шүү дээ. Би биш. Эсвэл бид өмнө нь хаа нэгтээ таарсан юм болов уу? Энэ үед алтар хараахан сүнслэг холболтын чадвараа идэвхжүүлээгүй байсан. Тэр Эвридис шиг хүний ой санамжийг шууд уншиж чадахгүй. Гэхдээ тэр холболтын урлагийг сурах төрөлхийн авьяастай төрсөн. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийг унших тусгай мэдрэхүйтэй гэсэн үг. Ийм аргаар тэр Тартарусын шүтэгчдийг эсэргүүцэх холбоот нь цуглуулж байсан. Намайг эхлэхээс ч өмнө тэр энэ замаар алхаж эхэлсэн байсан. Эхэндээ би амжилтанд хүрэх бүдгхэн хүсэлтэй байв. Дараа нь нээд багшийнхаа өшөөг авах л миний зорилго болсон. Гэвч тэр миний бодлыг илүү том хүрээнд харахад сургадаг байсан. Түүний тэр нээцтэй болзоог орлогчид хайх ажил бол эрх биш. Хүчрхэг дайцтыг урхинд оруулах гэсэн жижигхэн өгөөч төдий байсан. Учир нь Тартарусын шүтэгчид хаан улсыг дотроос нь мэрж байхад алтар шиг хаан ширээний залгамжлагч ганцаараа яах ч боломжгүй. Түүнийг хүсэж буй зүйл бол бацтай хүчрхэг холбоотнууд. Тэрнийг би өгч чадна. Уучлаарай гүнжээ. Зүгээр харуулсан хурдан байх гэж бодлоо. Эн чинь луугийн хүч үү? Тэр хүний дотор луугийн зүрх байна. Опли, чи өмнө нь ноён зайпартай тулдаж байсан уу? Үгүй ээ гүнжээ. Тэгвэл түнд 3 цохилт сэлмээрээ өгье. Тэр зүгээр л тайван зогсож буй мэт харагдавч түүний биеийн байрлал сул тал өчөхөн ч харагдахгүй байна. Хит яаран дайрвал намайг унах нь тодорхой. Анхааралтай байх ёстой. Эхний цохилт. Тэр зөөлөн урсгалтай хөдөлгөөнөөр миний эрийг хажуу тийш түлхэв. Хоёр дахь цохилт. Бүх хүчээрээ хатгсан ч түүний арсыг ч нэвтэлж чадсангүй. Гурав дахь цохилт. Хизээ сэлмээ гарнаасаа алдчихснаа ч анзаарсангүй. Түүний хүнд гар миний толгой руу чиглэн ирсэн байв. Үргэлжлүүлэх үү? Хизээ миний ард гараад ирэв. Үгүй ээ хангалттай. Би бүгдийг харлаа. Мана, хамгаалалт, чадвар, тулааны зүнсэн. Тэр бүх талаараа гайхалтай байна. Энэ хүн хаанаас гараад ирсэн юм бол? Хөөхлөө үр тарианы бүсийг сүйтгэсэн. Лууг устгах арга хэмжээ аавна гэж дуулсан. Хөрсний шинэ бүс бий болгох нь муугүй санааг хэдий ч Тартарусын шүтэгчид зарцааны сүрэг шиг дахин гарч ирээд шинэ хөрсийг бас сүрүүлнэ. Харин нөгөө талаар тойрон уулсыг нээх төлөвлөгөөг түргхэн явуулах нь зөв алхам. Нэг эсвэл 2 уулыг цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр дайснуудын анхаарал өөр тийш хөдөлж бид хонглын дайралтад орсон байх хооронд цаг хожино. Хэрвээ бүхнийг нууцаар хурцтай үргэлжлүүлж чадвал 1 сарын дараа би танд хөх лууны толгойг авчирна. Харин чамд юу хэрэгтэй вэ?
шагналт тад дээр бол та ямар ч зүйл өгсөн би гомдлохгүй. Гэхдээ илүү чухал зүйл би зөвхөрсөн гүнжийн агуйн дайралтын үеэр асуудал гарч 3 дугаар бүсийн сүм надад хангалттай эдгэх илгээж чадаагүй. Надад эмчлэг сангуартнууд хэрэгтэй. Боломжтой бол их хүн хэрэгтэй. Тэр ямарваа эд бараа цол хэрэгэн биш. Илүү том зүйл хүсэж байна. Өглөөг ялах магадлал чинь хэд вэ? Энэ танаас шалтгаална гүнжээ. Эртний медиагийн шидийн удам тасарч аз болоход алтайр Багдаа энэ шидийг сурсан. Гэхдээ яг энэ үед тэр цэг хүртлээ ахиж чаддгүй төвшөнд очисон байсан. Энэ бол таны өвөг дээдсийн нэг надад даатгаж өгсөн зүйл гүнж минь. Тантай уулзсан үедээ дамжуул гэж загсан. Хэрвээ алтайр энэ шидийн таастыг шингээвэл тэр даруй бүх хүчээ нээж луугийн зүрхийг надад гүйцэж тохируулж өгөх чадaltaй болно. Ингээд одоо явъя да. Миний хүчийг хангалттай гэж үзвэл дахин дуудах биз. Өмнөх амьдралаас хавьгүй дээр анхны уулзалт боллоо. Дагуу эхлэл. Би түүнийг их сансан. Гэвч энэ амьдралд Лушиасийн зуучлалын ачаар бид анх удаа уулзаж байна. Энэ удаа би өөрийнхөө юу хийж чаддгаа харуулж түүнд холоос анхаарал хандуулах болно. Сонирхолтой залуу юм. Юу гэж бодож байна авли? Тэр бол гайхалтай дайчин байна. Ноён Лушиас санал болгосон жаахан төвшөр төрүүлж байна. Гэхдээ чадварын хувьд таны хайж буй хүмүүст ойртож ирсэн хүн байна. Луугийн зүрхтэй мөртлөө арай сул юм шиг санагдсан. Луугийн зүрх нь бүрэн сууж дуусаагүй байх. Цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчтэй болно. Тэр Эвридистэй биечлэн уулзсан мэт ярьсан. Гэхдээ Эвридис чинь домгийн их шиддэг. Агуйн бууханда анд байгаа ч гэж дуулцдаг. Хэрв тэр үнэн бол дуугийн зүрхийг Эвридис өөрөө сулгасан байх. Түүнийг би өмнө нь хизээж сонсоогүй. Гэхдээ тэр аимшигтай хүчтэй. Тэр миний төлөвлөгөөг нээгдүүлэхүүрч байж магадгүй. Тэгээд нэг зүйл санаанаас гарахгүй байна. Би бусдад хүрэхэд дандаа дулаан эсвэл хүйтэн мэдрэмж авдаг. Харин түүнд хүрэхэд юу ч байгаагүй. Харин оронд нь би нэгэн учир битүүлэг зүйл харсан. Амьдралдаа 2 дахь удаага харж буй зүйл мэт. Энэ юу байсан юм бол? Та намайг дуудвуу эзэн минь. Би танд юугаар туслах вэ? Эльфрид, Тартарусын шүтэгчдийн 2 дугаар удирдагч. 12 апостолын нэг нь сулраад байна. За энэ апостол гэд байгаа нь шашны тэргүү номлогч гэсэн утгатай шүү. 12 апостол Тартарусын шүтэгчдийн дээд удирдагч. Тэгэхээр Олдыг бүтлгүүцсэн гэсэн үг үү? Чи надаас асууж байна гэж үү? Энэ тухай би хэлэхээс өмнө чи мэдчихсэн шин нэр дэвших хүнийг санал болгох ёстой байсан. Би апостолуудад ихэнх ажлыг өөрсдөд чинь эрх чөлөөтэй зохицуулахыг үлдээсэн. Гэхдээ эцсийн төлөвлөгөөг хаач ямар ч төлөөсөөр биелүүлэх ёстой. Олдны байхгүй басан орон зай төлөвлөгөөнд цаад болохгүй гэдгийг батал мэдлээ эзэнтэй. Би эзэнтнийхээ урмыг хугалцглаа. Яасан мунхаг үлдэлвэ? Чи тэнд байна уу? Тийм ээ эрхмэ. Хий үзэгдлийн морийг нэн даруй бэлтэг 3 дугаар бүс рүү явах боллоо. Энэ үнэхээр гайхалтай юм. Хөрөнгө оруулагчид болон агуй дахь эртний бичгийг тайлахтай холбоотой бүх зүйл бүтэмжтэй болсон. Бидний бүхий л хүчин чармаалт биелэлээ оллоо. Ингээд гүнж Эвридисийн агууг эзлэх дайралт дуусаж эцэст нь энэ зүйл минийх боллоо. Хайгаад олздгүй байсан. Тэр шидийн судар. Миний шидийн чадвар 2 дугаар төвшөнд гацчихсан байсан. Харин энэ судар намайг дараагийн шат руу аваачна. Надад их цаг үлдсэнгүй. Уучлаарай алтайр. Хайрч шав минь. Би чам зааж чадах бүхнээ зааж дууслаа. Гэхдээ чи мэдэн дээ. Надгүйгээр чи тэр зүйлийг хайж олоод тэр шидийг гүйцээх арга тэгээд Тартарусын шүтэгчдийн тэргүүнийг дарах хүчийг олох болно. Энд чинь орон зайн хадгалах газар гэж үү? Үгүй ээ. Шидийн болор миний оюунтай холбогдлоо. Огторгүй данивчин, гэлэлцэх одод шиг хөлгүй их шидийн мэдлэг миний дотор эргэлдэж байна.
үзэсгэлэнтэй байгаа биз. Энэ бол бидний хайж байсан медиа шид. Би бол зүгээр л шидийн болор дотор үлдсэн дээд оюун. Гэхдээ чамтай уулзрахыг дэсэн ядан хүлээж байсан шүү. Миний уруудам. Миний залгамжлагч. За тэгвэл би ялсан болохоор үдшилэгт орно. Чи харин нуугдаж байгаад цайз доторх Тартар Русын шүтэгчдийг хай. Би ялагдсандаа баяртай байна. Үдшилэгт угаасаа дуртай биш. Хит шуугантай байдаг юм. Чи ил хөгжилдөөрэй. Хөгжилдөх гэж юу? Би ч гэсэн чамаас дутахгүй мэдээлэл тэндээ сайн шүү дээ. Чи үнэхээр энэ хоёр хэрэггүй гэж байгаа юм уу? Гаднаас харагдахгүй, нүдэнд өртөхгүй байх нь чамд илүү ашигтай гэж чи өөрөө хэлсэн биз дээ. Цайзад хүчрхэг дайчны нэг нь байгаа. Нуугдах ёстой хүн бол чи. Тиймээс хоёулангийн зөв. Зөвхөн нэг буугчтайгаар явбал шууд с ิจ төрнө. Тэр эмэгтэй чам руу хараад байсан. Тийм ээ, мэдэж байна. Яг гэдгийг огт ойлгохгүй л байна. Бид хизээч уулзаж байгаагүй. Өмнөд нутгийнхантай уулзна гэдэг ховор. Тэгээд ийм хүчтэй хүн. Хэрэг би түүнтэй өмнө нь уулзсан бол ягаад ч мартна гэж байхгүй дээ. Эсвэл харин би биш. Тэр өөрөө аюултай нэгэн байж мэднэ. Тартар Русын шүтэгч шиг харагдаагүй ч болгоомжтой байгаарай. Нээдэг зүгээр байна гэдэгт итгэлтэй байна. За юу ч гэсэн өөрийгөө бэлдээ дээ. Өнгөлөн далдлалт. Дорны тусгай ур чадвар, нүүрний булчин илэрхийллээ мянган янзаар өөрчлөн өөр хүн шиг харагдуулдаг. Ирээдүйд Тартар Русын шүтэгчдийн 12 элчийн нэг болох жинхэнэ сүүдрийн шавийн нууц чадвар. Хараа, зан авир, хөдөлгөөн, хүн хэн нэгнийг танихтай эдгээр жижиг зүйлийг хичнээн ихээр анхаардаг гэж санана. Тэр жинхэнэ сүүдрийн шав бол өмнө нь ярьж зогсож байсан хүнээ хүртэл хуурч мөргүй алга болж чаддаг. Миний чадвар түүнтэй харьцуулах аргагүй ч эндхийн бүжгийн танхимд бол хангалттай. Линдер цайзын хажуу дахь бүжгийн танхим. Энд Афлиштэй өрсөлдөж буй нөхдүүд бол хаант улсын өнцөг болон бүрээс ирсэн язгууртнууд болон хүчрхэг дайчид байна. Өөрөөр хэлбэл тэд тусгай зочид. Тиймээс ч тэд өөрсдөө ийм хүмүүстэй адилхан харьцаа хүлээх нь аргагүй. Үүний үр дүнд цайзын нэмэлт барилга нь одоо давхар зоригтой болсон. Хөсөлсөн болон хөсний дайчид мөн тэдний дулааныг үзэхээр цугласан хүмүүсийн буудал болж өгдөг. За тэгээд үдшилэгт ихэнх хүмүүс нь гүнжийн талаар болон Лушасын дайралтын талаар ховж базаад байж байна. Миний ажил мэдээлэл цуглуулахаас гадна авиас чадвартай хүнийг хайх. Өмнөх амьдралд алдартай байсан хэн нэгэнтэй дахин таарах юм билүү? Эсвэл өмнө нь үхсэн ч энэ удаад миний анд нөхөр болох авиастай хүнч байж магадгүй. Бүгд Лушасын дайралтын үр дүнг сонирхож байна. Гэхдээ хинч яг юу басныг мэдэхгүй. Олдонд юу тохиолдсныг ч мэдээллийг маш сайн хаажээ. Чамайг түрүүн өөр ширээнд харсан шүү. Сонин юм. Эндхийн бүх хүн баарныг танина. Гэтэл чамайг суумагц тэд бүгд чамайг жинхэнэ баарн шиг андуурлаа. Жинхэнэ баарн бүжиг рүү явсан байхад шүү. Хөөхөн авьяастай юм аа. Ойроос харуулж өмнөхээр Тэнгэрийн сүмийн сангуартнуудыг зодсон хүн байна. Тийм үү? Эмч хүчтэй хүн биш байна да. Тэгэд яаж миний нүүр хувиргалтыг нэвт харж байна? Энд чинь ямар айхтар нөхөр вэ? Зүүн барилгын хэсэг дууслаа. Энэ цайз үнэхээр том юм аа. Нэг хүнд ийм том эзэмшил байгаа нь итгэмээргүй юм. Лушасын герт байхад л тухтай байсан. Манай хуучин гэр шиг дулаахан, уур амьсгалтай. Нээд аха бэлэг авчирнаа. Ээж дүү хоёроо хамгийн сүлд харсан мөч. Хайрт дүү минь. Анд байсан бол одоо Клодиа шиг эхнэр их болчихсон байх байсан. Тэр өдрийн хар шуурганд унаагүй л бол. Юу хийж яваа юм? Бүх зочид бүжгийн тамхинд байгаа шүү дээ. Оройн цагаар энд алхаж явах чинь сонирн биш гэж үү? Яаж хэрхэн дөхөж ирснийг нь ч мэдэж чадсангүй. Гэхдээ би хоёр бугуйчаа зүүсэн шүү дээ.
Домгийн зэрэглэлийн илрүүлэх ур чадвартай хүнч намайг бараг анзаарахгүй байх ёстой. Гэхдээ тэр чинь бүнжийн онцгой хамгаалагч. Твийн 10 хүчтний 1. Мэдээж тэр цолыг амархан авч хаагүй байх. Тайвшир. Зүгээр л энэ хэсэгт үл ялэг с ิจ гтэй зүйл мэдрэгдсэн болохоор шалгах гэж ирлээ. Тэгээд бас чамтай холбоотой нэг зүйл асуух хэрэгтэй байсан юм. Зав байна уу? Худалч. Хэр удаа намайг дагаж байгаа юм? Амархан хуурдахгүй юм аа. Би 2 дугаар давхраас л чамайг дагаж эхэлсэн. Тэгвэл сайн боллоо. Надад тайлбарлахад амархан боллоо. Миний алсан хүмүүс бүгд Тартар Русын шүтэгчид. Дэргэдэн тэмдэгтэй шавжнууд мөлхөж байгаа. Хэрэг хүсвэл очоод шалга. Зөвшөөрөлгүй тэнсэн дуучлаарай. Гэхдээ манай ахлагч яарсан учраас зөвшөөрөл авч хүлээгээс илүү шүтэгчдийг устгах нь чухал гэж үзсэн. Ойлголоо, зөв шийдвэр гаргажээ. Гэхдээ чи буруу ойлгосон нэг зүйл байна. Би чамайг энэ шалтгаанаар хайгаагүй. Гүнжийн хувьд энэ луу агнах ажиллагаа бол маш чухал. Тэр үүнд зориулж хамгийн шилдэг дайчдыг цуглуулсан. Түүний өмнө зайпер тэнцэх чадвартай гэдгээ баталчихсан. Харин чи одоогоор өөрийгөө батлаагүй. Тиймээс надад харуул. Өөрийгөө батлах юм биз дээ. Тэгвэл үзээд алдъя. Ингээд энэ цуврал маань дуснаа. Суугаа дэмжихийг хүсвэл доорх данс руу хандав явуулаарай. Дараагийн анги маань тэгж байгаад л орох болноо. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.